Манчин сүрэнгийн мөнх баясгалан гэдэг 2016 онд анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн соёлын сургалт Төв аймгаас эсэн суралцсан. Сайн байцгаана уу? Наа Бүтээр охтой Сарна гэдэг. Би анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн соёлын сургуулийн 3 дугаар дамжааны оюутан. Тэгээд би бол Сэлэн аймгаас элсэн орсон. Намайг хад ургал ихсэн болон гэдэг. Би анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн соёлын сургуулийн 2 дугаар дамжааны оюутан. Багаасаа эмч эмнэлгийн мэргэжилтэн болно гэсэн зорилгоо өвөрлөж энэхүү сургуульд орж ирсэн. 2016 оны 9 сарын 1-нд энэхүү сургууль дээр ирээд хичээлээ суухад тэр гоё гэгээлэг цагаан халаадаа өмсөд олон мундаг, чадварлаг найз нөхөд оюутан залуусахыг нэнд мөр зэрэгцэн алхаж энэхүү сургуулийн алтан мосхыг даван орж одоо тухайн үедээ ангийнхаа хүүхдүүдийг олохгүй төөрч бужигнаж шуугилдаж гүйж байсан оюутан насны минь эхлэл. За тэгээд тухайн 1 жилийн хугацаанд суралцаад дадлагт гараад одоо эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд төвлөгч хичээгээ дагалдан тухайн үйлчлүүлэгчийгээ бүрэн эмчилж эдгэрээд гарч буй одоо эмчлүүлэгчийнхаа инээдээр хөглөгдөж одоо тухайн тэр аз жаргалыг би мэдэрсэн одоо миний мэргэжлийн үн цэн болон оршноо тэндээс би одоо илүү их энэхүү мэргэжилтэд дурлаж сонирхож хүсэл тэмүүллээрээ жигүүрлэж хичээнгүйлэн суралцж байна. Совилогч мэргэжил гэдэг нь болохоор одоо хүнийг хайрлах, энэрх, халамжлах гэсэн утгатай учраас эмчээсээ илүү би совилогч мэргэжлийг сонгосон. За манай сургууль нь нийт 20 гаруй клуб үйл ажиллагаа явуулдаг байгаа. Үүнээс би эмнэлзэн клубыг сонгон суралцаж байна. За энэхүү клубуд явснараа өөртөө болон бусдад үлгэр дуурайл үзүүлэхээс гадна өөрийгөө нэг хөгжүүлэх, бусдыг манлайлан удирдах, нэг хамт олон болж ажиллах ур чадвар суралцахаас гадна чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлж эмнэлзийн ур чадвар болон багаар ажиллах ур чадвар, суралцах арга барил, сувилгааны гардан үйлдэлүүдийн арга зүй зэрэг стандарт өвчтөн гэж хэмбэ зэрэг арга зүйг эзэмшдгээрээ даваа талтай замун энэхүү клубт явснаар өөртөө багч гисэн туршлага хөрөмжлүүлж оюундаа өчүүхэн хөрөнгө оруулалт хийж байнга шинийг эрэлхийлэн суралцдагаараа надад илүү үр өгөөжтэй байдаг. За совилогч мэргэжлэр төгсөөд гарч буй совилогчид маань цогц чадамж эзэмшсэн цогц чадамж нь одоо хийсэн чадсан төвшөнд хүрч гарахт нь манай клубын үйл ажиллагаа ихээхэн нөлөөлдөг байгаа. Сургуулийн суурь хэлбэрийн уламжлалт болон хоёр дахь жилдээ албан ёсоор тэмдэглэлтээр өнгөрүүлж байгаа та бүхэндээ зориулсан олон нийтэд чиглэсэн спортын арга хэмжээг нээсдэг албан ёсоор мэдэгдэж байна. Багш оюутнууд маань нийлээд спортоор хичээллэх, танилцаж, нөхөрлөж, за тэгээд нийгэм чиглэсэн үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдан бидний мэргэжлийн гол онцлог маань багийн хамтын харилцаа учраас багийг илүү тодтогч, нийгэмтэйгээ илүү нийгэмших үйл ажиллагаанд төхөн болтгоо. Яагаад энэ сургуулийг сонгох болсон бэ гэсэн шалтгаан маань би багаасаа л эмч эмнэлгийн ажилтаа болох хүсэл мөрөөдөлтөө түүнийг энэрэнгүй сайхан цагаан халаатнаар төсөөлөн ирсэн. Тийм учраас би энэхүү сургуулийг сонгон суралцах болсон. Анх энэ сургуульд орж ирээд төсөөснөөсөө илүү эерэг хандлагатай зүйлийг олж харсан. Яагаад гэвэл айгүй хамт олон тэгээд ийм олон хүүхэд нэгэн зорилгын төлөө хичээж болдгийм байна. Тэгээд би биндээ тусалд дэмждэм байна гэсэн эерэг хандлагыг өөртөө олж авсан. За тэгээд энэхүү сургууль бол миний хүсэл мөрөөдөл хүрэх нэг том алхам болж өгсөн. Яагаад гэвэл би 1-р курсээсээ эхлүүлээ өөрийгөө дайчлаад нийгмийн уралдаан тэмцээнд идэвхтэй оролцоод тэгээд өөрийнхөө одоо хүсэл мөрөөдлийнхөө төлөө хийж болох бүх зүйлийг энэ сургуулиас мэдэрч авч чадсан гэж үзэж байгаа.
манай байр болохоор Ашуусын 2 дугаар байр. Би өрөөндөө дөрүүлээ сургуулийнхаа 2 эгчтэй. Тэгээд Ашуусын 1 хүүхэдтэй зүг амьдардаг. Байранд би бол 3 жил амьдарч байгаа. Оюутан болсон цагаас хойш амьдарсан. Тэгээд надад яагаад ингэж амьдрах нэг том шалтгаан болдог вэ гэвэл хичээлийн орчныг бол бүрдүүлж чаддаг. Тэгээд би өөрөө бол нэг өөрийнхөө сонирхлын зүйлийг бас байранд байхдаа хүнд чирэгдэхгүйгээр хийж чаддаг. Тэгээ анхаарлаас төвлөрч чаддаг. Тийм учраас байр бол миний амьдрах нөхцөлийг бол бүрэн хангаж чаддаг байгаа. Хоёр давхарт болохоор теннисний ширээ, чөлөө цагаа зүг болгосон өнгөрүүлэх. Гурван давхарт болохоор ном уншлагын танхим. Дөрвөн давхарт болохоор хичээл хийх номын сан байдаг. Одоо би бол Японы хэлээр хийж байна. Сувилгын сургууль нь олон оронтой хамтын гэрээгээр ажилладаг. Би Японы сувилгын хэрхэн хөгжсөн талаар бүргэн мэдлэгтэй болохын тулд би Японы хэлийг сонгон суралцж байгаа. За манай сувилгын бол би даасны шинжилгээ ухаан, тийм учраас би сувилагчаараа төгсөөд хаач ямар ч улс оронд ажиллах хэрэгтэй. Бүлээн зөвшөөрөгдөхөөр мэрэгжил эзэмсэж байгаа. Тийм учраас оюутан байх хугацаанд өөртөө цаг зав гарган өөрийгөө дайчлан хилээ сайжруулад мэдлэгээ өргөжүүлсэн байхад бол оюутан бид нар бол төгсөөд хаач ямар ч улсад бүлээн зөвшөөрөлтөд ажиллах боломж бол бүрэн нээлттэй байгаа. Энэхүү сургууль суралцсанаараа би зөв хандлагыг өөртөө бий болгож нийгэмд итгэх одоо оролцоогоо улам бүр дээшлүүлж байгаа. Энэ сургууль одоо орж ирээд надад хамгийн их таалагдсан зүйл гэх юм бол оюутан бүрийн нийгмийн итгэх оролцоог бий болгох олон клубуд байсан надад их таалагдсан. Би ингээд өнөөдөр батлагдсан хуваарийн дагуу улсын 3 дугаар төв эмнэлэгт эрчим тэмчилгээний тасагт 16 цаг дадлах хэлээ. Эрчим тэмчилгээний тасаг нь өөрөө ингээд маш олон хүнд өвчтөй байдаг учраас нөгөө хийх зүйл маш их, тэгээ миний мэдэхгүй зүйл маш их гарлаа. Манай суурь ур чадварын хичээл маань болохоор эмнэлзийн ур чадварын төвийн эмнэлгийн орчин бүрдүүлсэн орчинд зөвхөн мулиажин дээр гардан ажиллабруудаа хийдэг байсан. Харин эмнэлгийн орчинд дадлах хийхэд сувилгын одоо тусламж үйлчилгээ хүний биед ингээ хурц үйлчилгээ үзүүлэх нь надад их онцлогтой байлаа. Энэ дадлагт гарснаар надад сурч мэдэх зүйл маш их байлаа. Тийм учраас энэхүү мэрэгчлээ улам хөгжүүлж цаашдаа илүү их хичээж суралцах болно. Миний би 2016 онд Ашуусын сувилгын сургуулийг сувилгын арга зүйч мэргэжлэр бол төгссөн. Төгссөн даруйд бол би оюутан байхад бол өөрийнхөө сонирхлоор улсын 3 дугаар төв эмнэлгийн харалтын тасагт бол ажиллана гэж зорьсон байсан. Тэгээд тэр зорилгодоо хүрээд ирэхэд бол энэ тасагт одоо ингээд ажиллаж байгаа. Би Оросын холбооны үлсэн иргэн Монголд бол анх 2005 онд ирсэн. 2018 онд Ангахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн сувилгын сургууль төгссөн. Тэгээд сүлэгч болж одоо ингээл Ашуусын нэгдсэн эмнэлэгт мдээгүй хөтөлбөрийн сүлэгчээр ажиллаж байгаамаа. Хүмүүс намайг яагаад няхлан бодогч байж байгаад сүлэгч болсон бэ гэж маш их асуудаг. Миний хувьд бол би жоохноос л эмнэлгийн мэргэжилтэнд болно гэж мөрөөдөж ирсэн. Одоо ээж минь насаараа сүлэгч хийсэн. Тэгээд би өөрөө жоохноос л санангууд л эмнэлгийн одоо ингээд нөхцөлд ингээл тоглоол ээжтэй хамт ээлжтэй хатдаг байсан. Гэртээ исэн бүх чихмэл тоглоомнуудыг ингээл витаминаар тавьдаг гэсэн ээжээр тэгнээс олж маш их загнуулжсэн. Тэгэл одоо бол би өөрийнхөө мөрөөдлөө биелүүлсэн гэж бодож байгаа. Тэрэндээ маш их баяртай, аз жаргалтай байна. Сувилагч мэргэжлээ яг ингээд гардан хийх явцад бол тухайн хүмүүс идгэх тодорхой хэмжээгээр сайжрах нь бол надад бол маш их урам зориг бол өгдөг. Тэгээ тэр хүний урмын үг нь бол маш сайхан байдаг.
хамгийн сайхан мөч нь гэхэлэр хүнд өвчтэй хүн үйлчлүүлэгч одоо ингээл эрүүл болоод чамд хурч ирээд баярлаа миний дүү одоо би ингээл одоо эрүүл болоод явж гинэ гэхлээр нь хамгийн гоё аз жаргалтай ингээл мэдрэмжийг би одоо мэдэрдэг. Ашуулсын сувилгаан сургуулийг төгснөр бол би маш их бахархдаг. Яагаад тэгэхээр манай сургууль бол дэлхийн 2 удаа магадлалын итгэмжлэгдсэн. Тэгээд улсын бол анх дахь сургууль Монголын хүн эмнэлгийн одоо нөгөө анхны суурийг тавьсан гэж явдаг учраас энэ сургуульд ингээд суралцаад явж байгаа нь хамгийн том бахархууштай зүйл байдаг. Би англи хэлтэй би Америк руу явж сурч болно. Гэхдээ тэр нь маш өндөр өртөгтэй. Тэгээд тэр нөгөө сурах програм нь бас өөр. Одоо чи хэрвээ Монголд бол 3 жил дотор одоо дипломын сүлжээр төгсөөд чи шууд одоо ажилдаа ороод шууд судас тариа хийж катетер тавих боломж чамд байгаа. Чи Америкт сурвал чи 10 жилийн дараа дөнгөж хүн дээр судас тариа хийх ч юм уу катетер тавих одоо ингээд эрэхтэй болчихно. Тийм учраас би одоо ингээд Монголд би сүлэгчээр төгсөөд ажиллавал Америкийн хувьд бол хамгийн дээд зэргийн сүлэгчийг хийх ажлаа би шууд хийж эхэлж чадж байгаа чадвартай болно гэсэн гэж одоо энэ давуу тал нь. Тэгэхээр яагаад хүн болох юм бэ? Хүн гайхамшиг надад ямар ч үстэй. Тэгээд тэр хүнийг судлах одоо гайхамшиг бас юм бэ гэдэг хараад тийж учраас. Одоо энэ гар чэжийн энэ хэсэгтэй чи ингээд дээд хүч бас болоод байгаа чинь. Тэгэхээр яхан 64 одоо ширхгээс үздэг. Доод хүчинд 68 ширхэг байдаг. Ингээд нийтдээ 206 яг нөө ширхэг яснаас хүний бие юу чинь эргэн чинь бүтдэг байхгүй юу? 2018-аас 2019 оны хичээлийн жилд анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн сувилгаан сургууль Баянгол дүүргийн засаг даргын тамгын газартай хамтран тус дүүргийн төрийн өмчт болон хувийн хвшлийн 41 ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд совилогч мэргэжлийг сурчлах өдөрлөгийг зохион байгуулж байна. Энэ өдөрлөгийг зохион байгуулах ажлын хүрээнд үндсэндээ 3 том ажил явагдаж байна гэж ойлгож байна. Хамгийн ихний ажил бол анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн совилгаан сургуулийн багш нар түүн дотроо суур совилгаан тэнхимийн багш нар эрүүл үн цэнтэй Монгол хүн байхын утга учир гэсэн ойлголтыг ерөнхий боловсролын сургуулийн төгсгөнгийн сурагчдад өгч байна. Эрүүл үн цэнтэй Монгол хүн байхын тулд ямар эрүүл зан үйл бид одоо төлөвшүүлэх юм бэ, хэвшүүлэх юм бэ? Энэ эрүүл зан үйлээр дамжиж яаж эрүүл үн цэнтэй Монгол хүн болж та орших юм бэ? Энэ улс эрүүл байх юм бэ гэдэг тухай үндсэн хоёр ойлголтыг өгч байна. 3 дахь нэг зүйл бол та өөрөө эрүүл үн цэнтэй байхаас гадна аливаа осол гэмтэл яаралтай тусламжийн үед анхан шатны тусламжийг та бусдад яаж үзүүлж чадах юм бэ гэдэг энэ 3 цогц ойлголтыг өгөхөөр энэ сургуулийн хамт олон хичээн ажиллаж байна. Энэ үйл ажиллагаа маань үндсэндээ төгсөлтийн хугацаа хүртэл үргэлжлэнэ. Үндсэндээ 6 сар хүртэл үргэлжлэнэ гэсэн үг энд ч 2 сургуультай. Ингэснээр бид 2 үр дүн эндээс хүлээж байгаа. Нэгдүгээрт бол энэ эрүүл үн цэнтэй Монгол хүнийг бий болгох гээд энэ дотроо Баянгол дүүрэг мөн өөрөө эрүүл дүүрэг болно гэсэн зорилт тавьсан ажиллаж байгаа энэ нөхцөлд бол бид энэ сувилгаан сургууль энэ дүүрэгт оршдог сургуулийнхаа үед бид бас өөрсдийнхөө нийгмийн хүлээсэн хариуцлага хэрэгжүүлж өөрсдийнхөө ачааг үүрч чадж байна гэж ойлгож байгаа. Хоёр дахь нь бол өнөөдөр эрүүл Монгол хүн байхад бол гарцаа байхгүй энэ сувилгаан тусламж үйлчилгээ гэдэг зүйл туйлын чухал. Энэ сувилгаан тусламж үйлчилгээг сайжруулахын тулд нийгэмд ялангуяа өнөөдөр амьдрал төлж явж байгаа энэ залуучуудад совилогч гэдэг мэргэжил ямар мэргэжил юм бэ? Энэ ямар үн цэнтэй юм бэ? Энэ ямар чухал юм бэ? Эрүүл байх ямар чухал юм бэ гэдэг. Өөрөөр хэлбэл совилогч гэдэг хүнийг нийгэмд таниулахад энүүгээрээ дамжаад мэдээж энэ сургуулийн суралцагчид за энэ сургууль суралцж байгаа хүмүүс нийгэм илүү их энэ мэргэжилтнийг ойлгож эрүүл байхад бас тодорхой хэмжээний хувь нэмэр оруулна гэж найдаж байгаа. Тэгээд Монгол хүн бүхэн эрүүл өгөө.